Малчтыг дэмжих нөхөө орон сууцны хөтөлбөрийн талаар үргэлжлүүлээд дэлгэрэнгүй харилцаар үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттулгыг студид урьж ирүүлээд танд оромжийг хүргэе. Оромж төргийа. Тэгэхээр малчтын орон сууц хөтөлбөр гэдээ боловсруулсан байна. Ерөн зүгээр энэ хөтөлбөрийг боловсруулах хамгийн гол үндсэл нь юу байсан юм бол та энэ дээр маш товчхон хариулт өгөхгүй. Тэгээ их тодорхой юм байна. Одоо бид нар шинэ хөдөө хотын ялгааг арилгана гэж олон жил ярьлаа. Энэ жилээс бол засгийн газраас бас нэлээд анхаарал тавиад үйлдвэрүүдэд аж ахуйн салбарын яам нь бол тодорхой мэрэгжилтэнгүүдтэйгээ судалгаа хийгээд энэ ажлуудад нэлээд идэвхжүүлэн орсон байгаа. За энэ ямар ч үсэн өнгөрсөн оны одоо 5 сарын сүүлээр ямар ч үсэн сумуудыг шинжилье гэдэг хөтөлбөр одоо эхний 2 сумаар эхэлсэн байгаа. Одоо Баянгор аймгийн Баянлэг сум буюу одоо хамгийн анслагдсан говийн Улаанбаатар хотоос 800 км-т байдаг сум. За нөгөө сум нь бол Бууцгаан сум мөн 900 орчим км-т Улаанбаатар хотоос хаслагдсан. Баруун аймагуд дамжиж өнгөрдөг. Одоо юу гэж дамжиж өнгөрж байгаа гэдэг нь баруун аймагуд руу явж байгаа, наашаа цаашаа явж байгаа хүмүүс дайрж ороод тэр сумаар сум гэж ингэж шинжлэх ёстой байна гэдгийг энэ дээрээ харах тийм. Одоо манайхан ч нөө харж үзчихэж л итгэдэг бас. Энэ нь өөрөө юу гэж яана гэхээр энэ үйлчлэгээний газар тийм ээ сургууль цэцэрлэг дотоороор захиргаа эмнэлгүүд болоо шинжлэгдснээр орчин гэдгийг бүрдүүлье. Залуу боловсон хүчүүд очиж суманд амьдардаг бай гэсэн утгатай. Мөн энтэй зэрэгцүүлээд бид нар сумын төв дээр орон сууц буюу одоо манай сумын төвдөр хашаа байдаг. Хашаан дотор заавал нэг байшин, нэг гэр байдаг тийм ээ. Одоо өвлөн байшинд ордог ч юм уу ингээд 100 гэртээ орчдөг. Энийг ерөнхийдөө мөн Канада технологи, бусад технологиор байраад халуун хүүдэн ус бохиртой нь холбоод өгье л гэсэн ийм энгийн санаа баг. Ингэснээрээ бид нар хичнээн одоо улсынхаа нийслэлээс алслагдсан ч гэсэн мал малж байгаа малчид маань тодорхой хэмжээний одоо суман дээр байдаг гөгшчүүл өөрсдөө хүүхдүүдийг цэцэрлэг сургуультай явуулахдаа тэр өөрсдийнхөө орон сууцанд нь одоо дулаантай бохиртой байя хот мэтэр амьдрья гэсэн санаа юм байна. За нийтдээ 146 мянган айл одоо мал маллаж амьдарч байна. Энэ Монгол улсын энэ том газар нутаг сэрэг газар нутгийг бол эзэн нь болоо сууж байгаа ийм одоо хүмүүсээ одоо бид нар маш олон жил ярьсан энэ жилээс энэ ихний асуудал эдгээр төсөв одоо ядруу байгаа ч гэсэн одоо 2 сумыг бол 10 тэрбум төгрөг төсөвлөөд ингээд гаргасан байгаа маа. Тэгээд яг зөв нөхцөл байдлаас бол нэлээд удаашрлаа. Тэгээд манайхан энийг сайн ойлгуулж ингэж ярьж өгөхгүй бол бас ерөөсөө ойлгохгүй. Тэр алслагдсан суманд яахлаар ийм их хөрөнгө гаргад юм бэ? Одоо нэг суманд 10 тэрбум гэдэг чинь бол эндээ бол ханаач хүрэхгүй л байгаа юм л та. Гэхдээ 10 тэрбум маань өнөөдрийн аншаа нэг 6 сая долларч хүрэхгүй л мөнгө байхгүй. 6 сая доллароос дээшээ байдгаа 60 сая долларын байранд амьдардаг нэг айл байдаг шүү дээ. Тэгэхээр ийм мөнгөөр өнөөдөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотоороор захиргаа одоо юу гэдэг нь талбай одоо машины зогсоол, явган хүний зогсоол, гэрэлтүүлэг, бохир, дулаан гэд бүгдийг ингээд хийж байгаа маа. Тэгээд саяхан бас улсын хурлын дараа очиод энэ нээлтэн дээр басан зурагтаар гаргасан. Тэгэхээр товчхондоо юу гэдэг нь гэхээр алслагдсан энэ хөдөө байгаа хүмүүсийн орчин руу 80-90 жилийн дараагаас энэ засгийн газар анхудаа анхаарал тавилаа гэсэн үг. Ямар тач бид нэг ийм босгоод авлаа тийм ээ. За технологийн хувьд бол өнөөдөр бид нар шинэ Улаанбаатар хотоос замын үдээс бараа орж ирээд Улаанбаатар хотод тэгээд дахиад Баянлэг сум руу 800 км одоо арматур цемент зөөе гэж бодъё. Тэр арматур цемент өөрөө алтны үнэтэй болно тийм ээ. Тэгэхээр бид нар албаар ийм технологийн шинжилсэн ийм барилга байгууламжийг одоо Монголд стандартыг нэвтрүүлснээр нөгөө тээврийн зардал бол асар хямдчлаа юм да. Яваандаа бол бид нар энэ өгсөрдөг барилгын үйлдвэрийг оруулж ирж баруун зүүн бүс төвийн бүсүүдэд байрлуулах юм бол өртөг хямдрах боломжтой. Малчтын хувьд нэг зүйлийг асуумаар байна. Малчтын хувьд яг одоо энэ хөтөлбөрт хамрагдъя гэхээр хэдэн боломж вэ? Тийм. Тэгэхээр ийм байгаа. Дөрөв хэллээ 200 толгой өргөтэй айл, 500 толгой өргөтэй айл, 1000 толгой өргөтэй айл гээд 1000 одоо толгой малтай айл бол жилийн борлуулалтанд 51 сая төгрөгийн орлоготой болж байна гэдэг нь бид нар дундаж буюу 500-аас дээш одоо малын толгойтой малчдыг одоо олон болгох тийм ээ. Тэгжиж малаас гарч байгаа ноос, ноолуур, арьс шир, мах зэрэг нь хөдөө аж ахуйн биржээр борлогдоод одоо малчин Баттулга би одоо 500 толгой малтай миний 500 толгой магийн 60 бог одоо 40 бодч гэдэг юм. Ингэх юм бол тэдэн ямаа гэдэг бол миний жилийн орлого тодорхой болж байгаа. Би өнөөдөр change гэдэг хүн хизээ ирэх үү, хэдээр авах уу гэдэг мэддэхгүй байгаа тохиолдолд миний орлого баталгаач.
Тэгэхээр яаж яах вэ? Хөдөө аж ахуйн биржийг нодлон бид 4 сард эхэлсэн юмч байсан. Одоо бидний тооцоолж яснаас илүү идэвхтэй ажилласан энэ жил үйл ажиллагаагаа дахиад өргөжүүлээд явна. Тэгэхээр хөдөө аж ахуйн биржээр хоршоо юм уу малчин хүн өөрөө ороод малынхаа тоо толгойг бүртгүүлээд нэгэнт малын тоо толгой байгаа бол малаас гарч байгаа одоо ашиг шимэл тодорхой байна. Миний жилийн орлого ийм байна. Энэ орлогоо би 20%, 10%, 30%, 50% энэ худалдаж авч байгаа орон сууцндаа сар болгон төлөөд байна гэхэд тэр тухайн одоо хоршооноос орлогын тодорхойлж болж байгаа. Эсвэл нөгөө бирж орлогын тодорхойлоод энэ малчин Баттулгын одоо юмыг бид нар ингээд биржээр ажиллахад нөгөө үнийн өсөлтөн дээр бол ингэн одоо тогтмолдуу байна гэдэг баталгааг банкнд өгөх юм бол банк тэр баталгаагаар орон сууцлуулж болж байгаа. За орон сууц хөдөө гэдээ яриад тэгэхээр бас хүмүүс гайхаад эхэлж байгаа. Газрын хувьд яг хаана одоо малчтын хувьд сонгох юм бэ? Жишээ нь малчид гэхээр манайхан бол одоо малчин хүнд хөдөө хээр нь барилга барьж өгнө гэж ойлгоод одоо өөрөө ч асуулт бол тэгж байгаа. Тэгэхээр малчдын хамгийн том үйлчлэл одоо өвлжөө гэдэг байна тий. Хаварчаа янз бүр. Одоо малчин Баттулга яаж амьдардаг вэ гэхээр сумаасаа 100 км, 50 км, 60 км, 40 км малаа малж амьдардаг. Суман дээр ирж хүүхдээ сургуулдаг, хүүхдээ цэцэрлэгтэй гэдэг ч юм уу тийм ээ. Заавал өөрийнх нь холбоотой зүйл нь сум байхгүй юу? Тэтгэврийнхаа юу цалингаач аавна гэдэг юм, өвдөж хавдахаар юм. Тэгэхээр энэ суман дээр малчдын ихэнх нь өөрсдөө орон сууцтай байгаа тэнд одоо өгсчүүлээ тийм ээ. Өөрийнхөө хүүхдүүдтэй явахад өгсчүүлнэ ачтайгаа нэг орон сууц. За хүүхдүүд том боллоо гэхэд энэ орлогоороо аймгийн төв дээр нэг өрөө байр авч яага болдгоо юм тийм ээ. За Улаанбаатар хотод яагаад нэг өрөө байр авч болдгоо. Улаанбаатар хотод ирлээ байрандаа байлаа. Хүүхдүүд нь хотод сургууль сурлаа тэр байрандаа байж. Нөгөө дотуур байр гээл яригдаад тийм тодорхой ачаал багасж байгаа. Ингэснээр малчин хүн яаж яана гэхээр нөгөө мал гэдэг маань өнөөдөр бол бидний хөрөнгө биш юм аа. Энэ бол эргэлтийн хөрөнгө. Бизнес хийдэг одоо миний бизнес юм байна. Би үндсэн хөрөнгөтэй болно гэдэг маань нөгөө малчид маань орон сууц одоо үйл хөдлөл хөрөнгөл тэрийг заавал яхахаар хотынхан одоо байх хэрэгтэй. Ингээд малчид маань орлогоороо түрүү хэлнэ шүү дээ 1000 толгой малтай бол 51 сая төгрөг байна гэдэг маань ийм боломжууд бол байгаа байхгүй. Түрүүн таны ярианд нөгөө нэг дуртагдаад өнгөрсөн зүйл юу вэ гэхээр одоо шинэ Кано технологи гэдэг чинь тий шинэ хаусны одоо энэ технологиуд орж ирж байна. За тэгээд энэ бол Улаанбаатараас одоо алслагдсан сум руу зөөх юм бол маш үнэтэй болно гэж байна. Тэгэхээр ер нь одоо энэ асуудлыг яг яаж шийдэх юм? Сумын төв дээр тэр бизнесийг эхлүүлэх болох. Тэгэхээр Кано технологи гэдэг маань юу гэсэн юм ерөнхийдөө бол нэг 150-аас 200 жилийн түүхтэй технологи юм байна л да. Одоо хүртэл энэ юм явж байгаа. Тэгэхээр технологийн сайжрал яваад Канад бол газар нутагт томтой хүн ам гэсэн эрэг бас газрын баялагаа ашиглаж байсан юм түүхтэй. Тэгэхээр технологийн хувьд их хөнгөн намган учраас очиод угсарчдаг тийм ээ. Энэ тал дээр нөгөө нэг хүнд одоо цемент, арматур систем барилгын тийм материалуудыг зөөдгүүгээр одоо юуны өртөг, тээврийн өртөг багасаа түрүү хэлсэн. Бид нар угсрах үйлдвэрүүдийг баруун бүстэй нэг юм уу хоёр ч юм уу тийм ээ. Зүүн бүстэй хинтэй аймагт ч юм уу. Төвийн бүстэй нэг ингээд говийн бүстэй нэг гээд ингээд угсардаг юм уу ингээд зүсдэг үйлдвэрүүдийн тавьчих юм бол одоо архитектор зураг гаргалаа зургийн дагуу банцнууд бэлэгдлээ ингээд явцдаг юм байна л да. Тэгэхээр бол энэ технологи нь өөрөө түрүүний хэлдгээр аслагдсан гадар өртөг буурах мөн хүүтэн дулааныг бол маш дээд зэргээр ингэж хүүтнийг одоо дулаан алдах юу нь бол нэлээд бага юм байна. Бид нар жишээ нь 5-7 жилийн өмнө Баян-Онгор аймгийн Арчил намын байрыг 45 хоногийн дотор яг энүүгээр огсраад барьсан. Одоо тэгээд цахилгаанаар халдаг. Өвөл бол барыг цонхоо онгоолгож өгүүлждэг. Ийм одоо технологи юм байлаа. Түрүүн бас яриан дээр дурддагжсэн асуудлаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Монгол улсын хувьд ерөнхийдөө бол өнөөдрийн байдлаар маш олон одоо юм сумуудад тус-тустай үйлдвэрлэл явагдаж байгаа. Гэхдээ таны түрүүний хэлдгээр бүсийн хэмжээнд одоо нэг үйлдвэр барина ч гэдэг юм уу. Энэ дээр бизнес эрхлэгчид оролцох боломж байна. Тэгээ энэ орчингийг бид нар бүрдүүлж өгөөд жишээ нь малчны орлогыг тодорхой болгоод нэгэнт малчингийн орлого тодорхой болсон бол орон сууц аваа та нар гэсэн юм сэдлийн бид нар өгөх ёстой байхгүй юу? Яг бол малчин чинь орлогоо онгод жишээ нь одоо юу гэдэг нэг бургон авчаад дахиад нэг юм хятад джип аваад ч юм тэгэл нэг мотоцикл аваад ингээ нэг тийм нэг үл хөдлөх хөрөнгөтэй болох тийм одоо бизнесийн сэтгэлээр их хоцрогдоод байна шүү дээ. Тэгэхээр эднийг бид нар төрийн зүгээс сэтрэж өгөх юм орон сууцтай болгоод та нар тийм бол дотоодын орон сууцны компаниуд өндөгөд босоод ирнэ. Хоёрдугаар нөгөө малчдын ахуй амьдрал буюу одоо малчид маань бизнесмен болж байгаа бол
ийм хэлбэрлүүд өгч байгаа байхгүй. За тэгэхээр хамгийн түрүүнд нь юу орж ирж байна гэхээр малчтайгаа тийм сэтэл рүү оруулаад ирнэ. Тодорхой хугацааны дараа нөгөө малчт маань тэр орчноод хагаад өөр зөв сонголт руу ороод ирнэ. Ингээд ирэхээр нөгөө талдаа бид нар түүхийд авж байгаа үйлдвэрүүдийг босгох ажил гарч байгаа. За энэ дээр өнгөрсөн хугацаанд бид нар жил гарan арьс ширний жишээ нь жилд бол монголчууд 10-аас 11 сая ширхэг арьс шир одоо малчтаасаа авд энэ нэг 90 орчим хувь нь богийнх 10% нь бодын арьс. Энэ түүхийд өнөөдөр яаж яана гэхээр 80 орчим хувь нь одоо Монголд нэг боловсрогдсон гэх юм одоо нэг хөлөх боловсролтод ороод хятад руу гараа явчихсан. Хятад бол өөрөө энэ арьс ширний бол нэлээд том тоглогч. Тэгэхээр өнөөдөр бид нар өнгөрсөн хугацаанд ямар судалгаа хийсэн бэ? Ерөнхийдөө Европтой холбогдсон Итали, Франц, Испани гэсэн орнуудаас бид нар Испанийг сонгоод ерөнхийдөө Испани технологиг арьс ширэн дээр авъя. Ингээд багнуурт энэ үйлдвэрийг барья. Тэгээд техник эдийн засгийн үндэслэл хийгээд энэ хавраас энэ ажил эхлээд явчихна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө Европын хувцсны загварыг бид нар одоо энэ чинь манай арьсаар бүгдийг нэхгүй ш манай арьс бүгдийг нэг 0.2% ч гэдэг юм уу 0.3% гэдэг чинь тэр 10 сая ч н орж байгаа байхгүй. Энэ өөрөө тэр том брэндүүдийн одоо урьдчилсан бэлтгэцүүдийг хийж өгөөдэй. Одоо юу гэдэг 2015 онд арьсан хувцс бол ийм загвараар байна гэж зарлангууд нөгөө зарласан загварын дагуу нөгөө дизайнерууд үйлдвэрүүдээс түүхийдээ татаад эхэлж байгаа. Ингээд урьдчилаад явчихдаг учраас бид нар ч гэсэн хариуцлагатай байна. 10 сая яваа Испани технологиор Европ руу нийлүүлээд байх юм бол нөгөө малчтаас авч байгаа түүхийд маань үйлдвэрээр гарлаа, экспортод гарлаа гэсэн бас нэг том экспортын цонхол гараад ирж байгаа юм л да. Энэ хавраас энэ ажил эхэлнэ. Сумаа бол түрүү ярьчлаа 330 сум байгаа боловч үндсэндээ бас харамсалтай нь 2-оор эхэлсэн. Гэхдээ чамлаад яг бас чанга хатгаад 20 болоосоо гэж ягт. Өнөөдөр бол бас анхаарал татсан мэдээлэл бол яхахгүй Монголын улсын ерөнхий сайд улсын хурлын чуулган дээр үдээс хойш мэдээлэл хийсэн маань шүүд ерөнхий сайд бол хэлэхдээ эдийн засаг бол тийм сайнгүй байна гэдгийг онцолж хэлсэн. Та зүгээр өнөөдрийн засгийн газрын гишүүний хувьд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд яг юу хийх хэрэгтэй гэж 90 оноос хойш эдийн засгийн бүтц маань ерөөс өөрчлөгдөөгүй. 80 оны ихэр баригдсан Эрдэнэт үйлдвэрийн зэс нийт одоо улсын төсвийн бараг 30, 50, 70% нэг хэсэгтээ бүрдүүлээд явж байсан. Үүнээс хойш бол нэг зэс одоо төмрийн хөдөр, нүүрс гэсэн ийм маш энгийн эдийн засгийн бүтцтэй орн манайх үндсэндээ. Тэгэхээр энэ эдийн засгийн бүтцийг бол үндсээр нь өөрчлөх. Одоо яриад байгаа саяын тэр одоо 50 сая орчим малаас гарч байгаа түүхий эдийг бид нар боловсруулад экспортод гаргадаг болгоно гэдэг маань нэг нь жишээ тийм ээ. Иймэрхүүгээр их олон төрлийн экспорт руу одоо бид нар орох одоо маш том эдийн засгийн өөрчлөлт хийхгүй бол энэ эдийн засаг хямрахгүй байхын ямар ч үндэс байхгүй. Та нар санаж байна уу 10 оны төмөр замын бодлого батлагдахтаа урагшаага ганцхан төмөр зам тавиад нэг улсад нэг бүтээгдэхүүнээр эдийн засгийг тодорхойлж болохгүй гэхтэл ярьсаар байгаа л аваачид зээл өгөөл нөгөө зээл одоо төлнө гэд нөгөө олон талд зах зээлээс эсрэгээр хийцсэн. Тэгээд энэ асуудал өнөөдөр заавал юмыг болсныхын дараа ойлгодог манайхны нэг юм зам байгаа. Урьдчилчдоо судлах тийм ээ стратеги нэтэр тийм нөгөө эрдэмтэд янз бүрийн судлаачдын юмыг автгүй. Тэгэхээр бүх одоо юмараа энэ газрын баялаг гэж яриад боловсруулах үйлдвэр байна. Тэгээд энэ мал хөдөө аж ахуйн энийг бүгдийг л экспорт руу чиглэсэн ийм том үндэсөөрээр нь л өөрчлөх хэрэгтэй л байгаа юм л да. Маргаашийн засгийн газрын хуралдаан эдийн засгийг одоо тогтворжуулах за би нэрийн буруу санджиж магадгүй эдийн засгийг тогтворжуулах 100 хоногийн арга хэмжээ тэгээд тогтоолын төсөл орж байгаа. Тэгээд энэ дээр зүгээр таны байр суурь яг ямар байгаа юм бол энэ дээр хамгийн гол одоо өнөөдөр зайлшгүй нин түрүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд багтаж чадсан уу? За 100 хоногт 100 төрөлж гинүүнийг тэр энэ бол бид нар юу гэх юм да одоо яг ингэж бас хайжрахгүй л да тэгээд нэг арга хэмжээ авч байгаа бас хэлбэрийн сайхан. Тэгээс одоо бидний яриад байгаа юмуудыг л одоо ямар нэгэн аргаар босгоол явуулахад л энэ эдийн засгч бас одоо жишээ нь цаашаантай аж үйлдвэр байна, төмөр зам байна, энэ шинэ хөдөө байна тийм ээ. Тэгээд энэ түүхэн эдэг боловсруулах үйлдвэрүүдийг эрчимжүүлэх. Ингээл ард түмэнд үннээ хэлэл ийм хугацаатай ийм хийж байна. Энэ дээр та нар жоон хүлээгээрээ л явахгүй бол сайхан байна гэж яваад байгаа дээр л хорооцолтоод байгаа юм бол бодож байна. 100 хоног 100 сэдв гэдэг бол нэг тийм уралдааны шинжтэй ч юм уу тийм ээ ингээл. Гэтэ энэ дотор яг одоо өнөөдөр хийх шаардлагатай ажлууд багтчихсан. Гэхдээ 100 хоногт хийнэ гэдэг хэцүү л дээ.
За баярлалаа. Өнөөдөр бид үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ноён Батулгатай ярилцлаа.